Сайн байцгаана уу? Намайг Амраа Охтой Мөнгөд гэдэг. Би Амрагийн шинжилгээ ухааны үндэсний сургуулийн 4-р хэмжээнд хүний хэмж мэргэжлэр суралцдаг. За би ирээдүйд мэдлэг, хандлага, ур чадвартай зүрхний хэмж болох зорилготой. Яагаад зүрхний хэмж болох зорилго тавиад ингэ сонгосон бэ гэхээр 3-р курстэй Монгол Японы эмнэлэг дээр амбулатори дээр ингэ хичээл ороод үзлэг хараад явж хат код блүү итгэвчсэн. Тэгээ код блүү итгэвчиж тухайн код блүү багийнхан ирээд зүрхний баг ирээд ангиографийн эмчирээд тухайн зүрхэн зогсоод шигдээс болоод зүрхэн зогссон хүнд 30 орчим минут тусламж үйлчилгээ амьд эссэн үеийн арга хэмжээнүүд аваад тухайн зүрхэн зогссон хүнийг амин үзэлтүүдийг ингээд сэргийг докторжуулж сэргээгээд амь насыг нь аварч яхаг өөрийн нүдээр харж исэн. Тэгэд үүнийг харснаас хойш би ч бас эдгээр эмчнэр шиг фронт лайнд ажилладаг. Амьд эссэн үеийн хүл амьдралын зааг дээр байгаа ингээд өвчтнийг ингэж аварч чаддаг ур чадвартай мундаг эмч болохыг хүссэн учраас зүрхний эмч болохоор суралцаад явж байгаа. За харин яагаад энэхүү тэтгэлгийг надад хэрэгтэй вэ гэдэг асуултанд хариулбал анагаахын чиглэлээр суралцаж эмч болно гэдэг нь өөрөө хүн ардын эрүүл мэнд амь насыг авардаг гайхалтай сайхан мэргэжил гэсэн хэдий ч оюутан анагаахын чиглэлийн бид бүхнээс маш их хэмжээний хичээл зүтгэлээс гадна цаг хугацааг ихээр шаарддаг. Харин оюутан бид бүхэн сургалтын төлбөртөө эцэг эхээсээ ингэж тусламж авч төлдөг бөгөөд аль болох эцэг эхийгээ санхүүгийн дарамтнд бага байлгах сэтгэл санааг нь миний сургалтын төлбөрийг яах вэ гэсэн санаа зовлыг бага байлгах үднээс сул чөлөөтэй цагаараа ажил хийгээд тэгээд тэр ажил хийсэн цалингаараа сургалтын төлбөртөө нэмэлдэг. Харин та бүхний олгож байгаа энэхүү боломж тусалцааг авснараа цаг хугацаагаа санхүүдээ санаа зовлохгүйгээр эмч мэргэжилтэн анагаах ухаанд мэргэжсэн ийм мэргэжилтэн болохтой зориулах маш ийм үнэтэй том боломж бид бүгдэд надад бид бүхэнд олгоно гэсэн үг. Тэгээд мэдлэг ур чадвартай эмч болоод Denk Pharma-ийн хамт олон та бүхэн шиг чанартай, найдвартай тусламж үйлчилгээг ард иргэдтэй хүмүүст үзүүлэх болно. За миний танилцуулга болон материалтай танилцсан та бүхэнд баярлалаа.